Эхний үлдэгдэл оруулахын дараагийн хэсэг нь бол авлага өгүүлгийн тайлангийн эхний үлдэгдлийг оруулж өгнө. За эхний үлдэгдэл оруулах гэсэн товчлуур руугаа орж болно мөн тайлан гаргах гэсэн удирдлагын товчлуур руугаа ороод тогтмол энд туслах гэдэг дотор байгаа шарангатай авлага өгүүлгийн тайлан гэсэн хэсэг рүү орж болно. Энэ хоёр товчлуур хоёулаа ижилхэн үүрэгтэй гэж ойлгож болно. За авлага өгүүлгийн бүртгэл буюу тооцоо нэгт гэсэн нэртэй шийд үүсэж байна. За энэ тооцоо нэгт гэсэн шийдэн дээр бид нэр авлага өгүүлгийнхөө эхний үлдэгдлийг оруулж өгнө. За туслах цонх гарч ирсэн байна. Энэ дээр авлагатай харилцагчдын эхний үлдэгдлийг дебет талд, харин өглөгтэй харилцагчдын эхний үлдэгдлийг кредит талд оруулна уу гэсэн байна. За тэгэхээр хувь хүний авлагаас эхлээд хувь хүний авлагаа оруулж дууссан бол хувь хүний авлагын дүн маань доороод өгнөгдөж гарч ирдэг байна гэсэн. За манайх ажлын хүснэгт гэсэн шийдэн дээр бид нэр борлуулалтын авлага 320 мянган төгрөг, харин хувь хүнд манайх 50 мянган төгрөгийн өртөө дотоод байгууллагад бид нэр 400 мянган төгрөгийн өртөө гэсэн эхний үлдэгдлийг оруулж өгсөн байж байгаа. За мен шийд рүүгээ ороод харъя. За алдаа хянах хэсэг дээр бид нэр ирэхээр авлага өгүүлгийн дүнгээр бид нэр зөрчсөн байна. Бид нэр ийшээ тайлан арга синегэнд туслах авлага өгүүлэг гэдэг төвчлөөр рүү орж бид нэр засаа гэсэн байна. Энэ юу вэ гэхээр авлагын болон өгүүлгийн задаргааны эхний үлдэгдлүүд буруу хийгдсэн байна. Тэгэхээр бид нэр авлага өгүүлэхөө задаргааг тооцоо нэгт гэсэн хүснэгтэн дээрээ бид нэр хийж өгөх шаардлагатай байх нэ. За дотоод байгууллагын өгүүлгийн дүн гэдэг дээр 400 мянга гэдэг дүн ороод ирсэн байж байна. Тэгсэн мөртлөө задаргааг нь хийгдэг байна. Тэгэхээр бид нэр энэ дээр задаргааг нь хийж өгөх нэ гэсэн. За өгүүлгийнхөө задаргааны эхний үлдэгдлийг хийж өгье. За тэгвэл орхон компанид манайх өртөө бол кредит талтай үлдэгдлийг нь оруулж өгнө гэсэн үг. За 140 мянган төгрөгийн өртөө гэж үзье. Харин дараад нь би сүлд компанид 200 мянган төгрөгийн өртөө. Харбар компанид 60 мянган төгрөгийн өртөөгээ бид нэр дотоод байгууллагынхаа үр төлбөрийн эхний үлдэгдлийг оруулж өгнө гэсэн. За энэ үр төлбөрийг оруулж өгөхөөр шүүлт гэсэн байх юм бол зөв байна гэсэн. За мөн энэ эхний үлдэгдлийг оруулж өгөөд нийт дүн дээр нь бол энэ дээр татагдаж орж иж байна. 400 мянга гэдэг энэ хоёр тоо хоорондоо тэнцэж явах хэрэгтэй байх нэ гэсэн. За дараад нь хувь хүнд бид нэр наран гэдэг хүнд 50 мянган төгрөгийн өртөө гэсэн тийм ээ. За тэгвэл үр төлбөр учраас кредит талтай 50 мянган төгрөг гэдгийг оруулаад өгнө. За хувь хүний өглөг бол 50 мянган төгрөгөө гэсэн. За дараад нь бид нэр авлагаа оруулж өгнө. За авлага маань манай дээр борлуулалтын авлага байгаа. За борлуулалтын авлага дээр мөн компани байгууллагуудаа авлагатай байгууллагуудын нэрийг оруулаад өгнө. За авлагатай бол дебет талдаа эхний үлдэгдлийг нь оруулна гэж байна. За тэгвэл бид нэр энэ дээр эхний үлдэгдлүүдийг нь оруулаад өгчнө гэсэн. За цаг компаниас бид нэр 30 мянган төгрөгийн авлагатай. За дараад нь уян компаниас 90 мянган төгрөгийн авлагатай. За их Монголоос бид нэр 100 мянган төгрөгийн авлагатай. Ата компаниас мөн 100 мянган төгрөгийн авлагатай гэж үзсэн. За мөн авлага өгүүлгийн тайлан дээр бид нэр урьдчилтөөс нь тооцоо буюу урьдчилж орж исэн орлогыг мөн авлага өгүүлгийн тайлан дээр бүртгэх ёстой. За ажлын хүснэгт рүүгээ ороод харъя. Бид нэр дээр эхний үлдэгдэл дээр урьдчилтөөс нь тооцоо урьдчилж орж исэн орлого байна уу гэж үзье. За тэгэхээр манай дээр урьдчилаад төлсөн сая 400 мянган төгрөгийн урьдчилтөөс нь зардал байж байна. За тэгэхээр урьдчилж орж исэн орлого сая төгрөг байна гэж байна. Тэгэхээр эхний үлдэгдлүүдийг мөн зоож өгөх шаардлагатай. Тооцоо нэгт гэсэн хэсэг рүүгээ ороод урьдчилтөөс нь зардал дээр эхний үлдэгдэл сая 400 мянган төгрөг байсан. За тухайн дүнг дэлэг гэдэг компани дээр урьдчилаад төлсөн зардал байна гэж үзэх юм бол бид нэр хөрөнгийн данс учраас мөн дебет талдаа бид нэр эхний үлдэгдлээ зоож өгөх шаардлагатай байх нэ. За урьдчилж орж ирсэн орлого сая төгрөгийн урьдчилаад ороод ирсэн орлого байсан. Тэгэхээр тухайн дүнг урьдчилж орж ирсэн орлого бол үр төлбөрийн данс учраас урьдчилж орж ирсэн орлого гэсэн хэсэг дээр зоогод өгчий. За манай дээр Номин гэдэг компаниас манай дээр урьдчилаад
мөнгө ороод ирсэн байна гэж үзвэл кредит талдаа сая төгрөг гэх ихний үлдэгдлийг бид нэр зоож өгнө. За тэгэхээр зүйлүүдийг оруулж өгчөөд бид мен шийдвэрг ороод харъя. За нөгөө ихний үлдэгдлийн задаргаа буруу хэлсэн гэдэг дээр дүн байхгүй болсон байна. Засагдсан байна. За тооцоо нэгт гэсэн шийдвэрг ороод бид нар авлага өглөөгөө зөв оруулсан гэсгийг нь яаж шалгах вэ? Ер нь энэ хоосон мөрнүүд бид нар хийгдээгүй, авлага өглөө хийгдээгүй хоосон мөрнүүдийг бид нар харах шаардлагагүй гэж үзэх юм бол за дээш нь гүйлгээд тохиргоо гэсэн давчлуур руу ороод хураангуй гэж байна. За хураангуй гэдэг дээр дарчих юм бол бид нэр авлага өглөг хураангуйлагдаад зөвхөн бидний гараас оруулж өгсөн авлага өглөг маань харагдана гэж ойлгож байна. За авлага өглөгийн бүртгэл маань хураангуй болж гарсан байна. Тэгэхээр эхний үлдэгдлийнхээ нийт дүнгуудыг бид нэрэндээс харах боломжтой байх нэ.